Чү. Эхэ. Татраа дэшин. Отыг юус ингээ хуглаач. Ингээ тараа. Харж гин үү? Ийм болчихсон. Ингээд одоо хашаа орох гэсэн юу ч хөө ивдэн. Ийм бодортой энэ. Энийг энэ зам л янзсан байхгүй. За ээж хоёр хашаага янзлаа шүү. Минийхөө том зантуугаар. Хоёулаа ингээ тэгэхгүй одоо надаа энийг хөлөөрөө тул минийх вэ. Зөв хашаарэ. Зөв. За ээжтэй ингээ завсар гаргаад үг ээж нь лантуудаа ичи. Ир хүн миний хүч бүүн нэмэртэй. Хүүхдийн тус гэдэг ийм хөрхөн шүү дээ. Тэгээ мал ялангуяа ямар байлаар хордлонтой гэж андахгүй шүү дээ. Хашааны одоо энэ мод маань 6-7 жил бол ингээ өмхөрцөн байгааз ингээд энэ ийм энийг ч андахгүй зүгээр энэ доогорж шургаал орчихно. Шууд иврээрээ ганцхан сэржээл. Тэгэхээр одоо ингээд хажууд нь ингээ шон зоогоод ингээ барьж хүлээд ингээд гаднаас нь энэ хараа ингэж бэхлээд байгаа ухаантай. За тэгээ өнөөдөр ээжхөө хоёр энэ ажлыг хийж хашааныхаа унсан манад нэг ингээд унчихсан нэг 7-8 шон байгаа. Тэрийг янзлна. За дээрэс нь манай энэ бас ах ирд тусалж байгаа. За дээрэс нь ээжхөө хоёр одоо жимсээ нэг хайрцаг жимс түүж аван тэр шар хайрцгийг гаргацсан байна. Одоо болцсон шүү. Аваа. Явчлаас хийх хүн аргаа хийхгүй хүн шалтгаан олноо гэж яах ийм байсан д үрж ийм зовлоо ш. Надад бодож ш. Тэг ингээ барил уйчихна. Йоо. За шонтхор хүүгийнхаа уйнаар шага янзлаа болоо ш. Одоо өрөхдөггүй ш. Нэй. Ани. Дондроо нарыг хойлоо. Бүр их мод руугаа орё нааш. За энэ 50 минут наанаас ч эхлэх үү? За эхлэе. Яа. За тавьж. Ингээ гаргаад. Энийг гаргаад. Яа. За ажиллах уу? За ингээд айгүй олон хүмүүс бас мэддэггүй юм шиг байна. Айгүй ядаргаатай хайр мод яага хайчилж байгаа юм бэ гэж бичээд ах юм. Энд чинь одоо энэ чацархан гэдэг маань дээшээ ямарваа нэгэн зүйлийг замбраагүй ингээд ургуулад байвал энэ чинь бүр дээшээгээ ургаад нөгөө үр жимсэн муудаад байна шүү дээ. Тийм болохоор чацарганыг за нэг метр 50 орчмын төвшөнд бариад одоо дээшээ өндөр ургасан мөчрүүдийг нь цайрч танах ёстой. Тэгэхгүй бол энэ чацарган гэдэг чинь энэ жимс ногоо бут чинь одоо хамаагүй ургаад үржил шимний юу ялцдаг байна. Муудчихдаг байна. Нэгдүгээр за хоёрдугаар ивэл ер нь бол энэ мөчрөөр хураадаг чинь хураадаг чи одоо дэлхийн улс орнууд, хятадууд, чехүүд, германууд яг л энэ нөгөө усан үзэм хурааж байгаа шиг л хураан штэ. Ингээд хураагаад авлаа. Ирэх жил ахаад ургаал нөгөөх юм байна. Имслэх штэ. Тэгэхээр ингээд энэ өндөр байгаа моднуудыг ингэж авч байгаа. Энд бол тайралт ханалтын арга юм аа. Энийг ингээд усан үзэм шиг. За хэд гол нь за ингээд хайрцаг дүүрлээ. Жимс дүүрэн байна.
Жимс бол зөндөө байна. Тэгээд болох уу? За болъё да минь. Мундаа өгье л та тий. Тийм. За уун. Хич минийх үү. За болъё. Тэгээд энэ хөрхийн шугуун шатгынууд юм идэг л дээ. За. Үлдээ. Зөндөө үлдцээ. За болно. Хоёлаа дүүргчлээ шүү дээ. Ингээд. Одоо ингэ юм уу? За. Тэгээд энэ хоёроо тааруулаад. За. Яа тэгээд энийг ингээд алла. За машинтаа хүрх. Ир хүндээ ийм хүрхэн баг штэ нараа. За тэгээ амраад миний хүч чирээ тий хоёлаа. Яй. За ингээд ээжхүү хоёр өдөр ямар ч хэсэг хөдөөчд үргээд авлаа. Тэгээд зя. Оо тийм биш үү? Инким үү? Инким бэ? Инким биш. За ингээд манайх болохоор одоо яг өөрийнхөө хувийн хэрэгцээний чацарганыг хурааж байна. За ховдоо болохоор нэг 100 кг чацарган, за амтай ах дүүстэй нэг 100 кг чацарганыг зориулна. Ингээд 200 кг-ыг нөөцөлж авах ёстой. За би тэгээд энэ жил болохоор нөөцлсөн чацаргануудаа одоо бэлгийн хэрэгцээнд ийм гоё уутан цавлыг гэж бодож байгаа. За бит хоёр ч одоо цагаан нагансаар болсон ч бай, болоогүй ч бай, тэ амтан ах дүүс, аав, ээж, орсон гарсан бүхэнд бас одоо гоё чацарганаасаа бэлгэлээ. Тэгээ энэ нутаг усныхан маань бас цагаан сар хийдэг. Тэгээд бид нар чинь ногоон бус юм чинь нэг зүгөө ороод айл амтан ахан дүүсээ хисээд энэ гол усандаа бид хоёр ч хамгийн залуунд хамгийн одоо нь болохоор тийм ээ одоо бүх ахмадуудаа очиж золгоно. Тэгээд тэр хүмүүсийг буцааж авчир цайлан дайлна. Энэ голд одоо энэ ногоон бүсэд үргэлжилж идэг. Тэгээ одоо би болохоор энэ жил чацарганаа зориуд бүр ийм гоё ууц цав баглаа бодолд одоо 2 хэлээр савлж бэлгэн дөхөөр бэлдэж байгаа. Тэгээд хүнд зүгээр нэг тэ торонд ингээл нэг цагаан торонд хийгээл маа гэд нэг чацаргуу өгөх тийм ээ. Уудлаад савлаад энэ дээр нь нэр шошго хийгээд чацаргаа ингээд өгөх хоёр ч бүр хоорондоо шал ондоо юм. Тэгээ ингээ ерөнхийдөө 2 хэлээр савлыг гэж бодож байгаа. Одоо миний эхний савлсан чацарганы маань байдал энэ байж байна. За ийм болчихж байгаа. За тэгээд бас хажуугаар нь би цайгаа ингэж савлж байгаа. За энэ дээр ингээд баян дэлгэр брэнд, баян дэлгэр чацарган, баян дэлгэр цай гэдэг ингээд баян дэлгэр нутгийнхаа одоо брэндийг бүтээнэ. Тэгээ ингээд савлаад ингээд уутанд хийгээд өгчөд энэ маш хөөрхөн юм гоё эрүүл органик тийм ээ ийм гоё одоо бэлэг болж ингээ хүмүүст очноо мэдээж авч байгаа хүмүүс маш их баярлах. Нэг нэгэндээ ийм сайхан эрүүл мэндэд хэрэгтэй хүний одоо амьдрал ах үе чухал ач холбогдол бүхий ийм одоо бэлгийг өөрсдийн сэтгэл зүрхээс одоо зориулж гаргаж өгье гэж бодож байгаа. За тэгээ бид хоёр ч бас болоогүй өвөө эмээ болоод одоо бэртэй болцсон байгаа. Тэгээд энэ ондоо багтаагаад юугаа бэрээ бас гуучих санаатай байгаа. Бас л мөн энэ цэцрээнийхаа дээжээс ингээд цайныхаа дээжтэй бэлгэлнэ. Ингээд одоо би бэлгийнхаа багцыг бэлдэж суунаа найзуудаа. Бүхэн минь ч гэсэн ингэж гоё одоо цацрагн өөрсдийнхөө эдэж хэрэглэх өөрсдийнхөө бүтээж байгаа ийм гоё зүйлийг гоё ууц цавлаа баглаа бодол хийгээд ингэж одоо нэгэндээ бас бэлгэлээрээ. За тэгээ ер нь юу юм бэ? Ингээд судлаад байсан чи явтай хүн чинь тэгээ багаар ахаал юм хийж байгаа хүмүүс чинь багаар ахаал дэвшээл дээшлэл ах юм байна. Ер нь бол
сав баглаа бодол гэдэг чинь айгүй чухал юм байна тий. Одоо энэ жилийн хувьд бол одоо ингээд гадагшаа татгшаа гарч чадахгүй байгаа нөхцөл байдал нь энэ юм чинь ингээд савлаад энэ дээр нь жижигхэн хаяг шушиг хийгээд ингээд бэлгийнхаа багцыг бэлдээд авъя. За ирэх жил болохоор бүр худалдаанд гаргая тий. Та нартай хүргэе. Та нар маань ээж аав ахын дүүстэй одоо энэ гоё органик зүйлийг дамжуулж өгөөрэй. За би тэгээд дараа жил болохоор чацрагны навчин цайнаас гадна үрлийн цай, хоо хошууны цай, за үхрийн нүдний тийм үхрийн нүдний цай гэдэг одоо төрөл бүрийнхаа бас өөрийн нарийн нандин цайны багцыг гаргая гэж бодож байгаа. За би цаг хугацаа мэдээж хэл гайл тавигдаад бүх юм сайхан болоод ирэх юм чинь цайгаа би одоо 2 янзаар савлъя гэж бодож байна. Зөвхөн ганц ийм пакеттай ингэж байхаас гадна дөрөвдгээр тий ингэж дөрөвдөг цай болгож ингэж одоо гоё хүнд бэлгэлэх үйс өөрсдөө хэрэглэх үйс тийм бас гоёор сав баглаа бодлоор гаргая гэж бодож байгаа. Тэгээд за ямар ч байсан миний цай бол одоогийн байдлаар за мэдээж бэлгнээс мань илүү гарна. Би ингээд 200 гаруй цай савлах гад навчаа хатаагаад бэлтгэсэн байгаа. Тэгээд ямар ч байсан нэг 100 гаруй цайг нь бол ингээд уудлаа савлаад зарнаа. Тэгээд энэ чацрагны навч цай гэдэг нь одоо миний цай юугаараа одоо бусад хүмүүсийн цайнаас ялгаатай юм гэхлээр одоо яг гоё нэг шүүстэй яг тухайн үед нь 8 сараас 9 сарын хооронд навчаа хурааж аваад тийм бүр чацраг нь ингээд жимстэйгээ жимснийг шүүсэнд ингэж гоё одоо хандалж навчаа ингэж хатаадагт нь одоо миний энэ гоё чацрагны цайны утга учир оршноо. Тэгээд чацрагны цай бол одоо ямар олон төрлийн ач навчин те ямар олон төрлийн ач холбогдолтой байдаг вэ гэдгийг би одоо өмнөх бичлэгээр оруулсан байгаа тийм манай хамгийн одоо Ахмад Монголын анхдагч Юура ихчийнхээ заавар зөвлөгөөний дагуу одоо тэгээд тэр бүх одоо нарийн ширийн мэдээллийг та нартай өгсөн байгаа шүү дээ. Ер нь бол Юура гэж надад зөвлөдөө чи жимсээ зарах гэж те чацрагнаа зарах гэж битгий яараа. Энэ ашиг шимийг энэ ач холбогдлыг энэ үн цэнийг бусдад хүргээ. Тэгсэн цагт тэргүй над хүмүүс чинь чи өөрөө гуйхвч чамаас гуйж авах болно гэж хэлсэн. Тэгээд тэр Ахмадынхаа сургаалын дагуу явж байгаа шүү. За тэгээд энэ навчаа энэ цайгаан ингээд үргэлж сайхан өөрсдөндөө зориулаад хэрэглээрээ манайхаа. Ерөөсөө айлаас ирэхээр авдраа уудлаа штэ. Нэмгэн жигсэн дээлээ өмсөд шингэнж гисэн энэ шимтэй ургамлынхаа цайг уугаарай гэж миний өвөг дээдэс захиж сургаж үлдээсэн байдгийм шүү. Уудам сайхан Монгол нутагтаа амьдарч байгаа хүмүүс энэ ургадаг алтан шарыг л одоо ерөөсөө байнгын хэрэглээгээ болгочихжээвэл бид одоо юунаас ч айхгүй юм шиг надад санагдаад байгаамаа. Тэгээ дээр үеийн төг сурвалжийг үзэхэд хаан жимсийг чацрагныг юу гэж нэрлсэн байна. Ургадаг алт, ид шидийн ундаа, хүч тамир оруулагч тийм үү. Тэгээд айн эмч бүр эн чи одоо хаан жимс гэх мэт хамгийн дээдийн эрхэм нэрийг энэ ургадаг алтад ч өгч хүндэтгэн хүртдэг байсан гэж байгаа. Ялангуяа хаадууд эртээ бэрта хүчтэй байх гэж, ялангуяа хаттууд үргэлжийн мөнгө залуу сайхан байх гэж. Залуу сайхан байна гэдэг чинь зүгээр нэг даруутал нүур амаа будчаад нэг туранхаа явахыг хэлэхгүй шүү дээ. Тийм үстэй дотороо энэ эд эргэтэн чи эрүүл байх ингээд сэтгэл зүрх чи эрүүл байхыг хэлээд байгаа шүү. Захиалсан хүмүүс маань 11 сарын ихээр миний одоо надтай холбогдож 11 сарын 4-5 цайгаа хүлээж аваарай. Энэ дээр нэг гоё ярлаг нагаад ийм бүх үзэмжтэй болгоод та нартай хүргэнэ. За би нунтгсан навчаа энэ шүүгчин дотор хийгээд тэгээ ингээд дурчдгийг.
Оройн 9 цаг болж байна. Өнөөдөр ч одоо хашаа янзлаад өдрөө бас юм орцсон. Хашаагаа янзлаад жимсээ түүгээд том лантуугаар нүдэдсэн чи бүр нуруу саалж унлаа. Арайд эндүү ядарч. Ингээд тангаа хүртэж аваад унтъя да. За энэ болохоор миний чацрагны цай. Ер нь бол 5 г навчийг 5 г хатаасан хандлан навчаа нэг стакан халуун усанд ингэж хандалж унаа. Дээрээс нь зүгийн бол хийцээ өөрийгөө тавьшруулах гээд хөлс гараад үнэхээр гоё байна. За тэгээд чацрагны навч бол өөдөө юу чухал ач холбогдолтой байдгийм бэ гэдэг талаар би бас өмнө бичлэг болгоод оруулсан байгаа тий. За хамгийн чухал нь зүрх бас нэгдүгээр зүрх дахиад бас хэлчихье. Зүрх судасны үйл ажиллагааг аягүй сайн дэмжиж өгдөг гэж байгаа юм. За тэгээд судасны бүглэрэл үүсгээс одоо маш сайн сэргийлж өгдөг гэж байгаамаа. За тэгээд бас нэг гой сайхан зүйл нь юу юм гэхээр үе мөчний өвчөнд аюу сайн гэж байгаа. Тэгээд би болохоор манай авч нэг үе мөчний өвчтэй. За миний мэдхийн одоо бүр 2 ч удаа. За бүр намайг баг 5 дугаар ангид байхдаа аав маань нөгөө байрал татдаг сумын зан том юм бүх хүн чинь тий одоо өвдөд бүр турж хизээд бүр амар туранхаа нүдэн дээр минь баг өвчээсэн. Тэгээд эмчнэр ч одоо гэхгүй нэ гэд манай аавыг бас гаргачихсан. Имлэгээс гарч ирсэн имчилгээгүйгээ тий ардын бор аргаар имчилж исэн тийм туршлага байдаг. Тэгээ магадгүй бид нарт бас үе мөчний өвчин бүрцлөөц гэдэг нь тий удамссан байж магадгүй учраас би энэ цаг маш сайн уудаг байгаа. Хаяа үе мөчөр өвдөх гээд идэх шүү хулгаар янгнаад идэх шүү. За тэгээд монголчууд л бас магадгүй бас ходоод гэдсний шарахтай байж магадгүй тий ходоод хоол боловсруулах эрхтний шарах. Энэ чатганы навч бол ер нь гадна бөгөөд дотор шараханд бол үнэхээр онцгойд гэдгийм байлээ. За тэгээд 5 дахь нь болохоор нөгөө арсны юм янз бүрийн харшил тууралтанд их сайн гэж байгаа. За би энийг бол өөрийн биеэр баталсан юм байна. Би ч өөрөө маш имзэг арстай зүүсэн эмгэнээсээ зүүсэн цагнаасаа өмссөн өмднийхөө тэлэнээс хүртэл ингээд харшичдаг. Тэгээд одоо чатарганы навчтан цай уулснаас хойш ерөөд за бараг ч нэг зүүхгүй юм да. Гэхдээ зүүсэн ч юу н миний энэ харшил бараг юм гарахаа болцсон байлээ дээ. За тэгээд дээрэс нь ханаа томооны үед одоо хүний бие эдэсийг сайхан ингэж сэргээж тийм ээ дархлааг тогтоож өгнө. Ханаа тоmoo хүндэрсэн ханаа тоmoo туссан үед 5 г чацарганыхаа навчийг ингээд гоё хав халуун буцас уус хийгээд за дээрэс нь одоо лимоно ч юм уу эсвэл одоо элсэн чихрээ ч юм уу эсвэл зүгийн балаа ч юм уу хийгээд ингээд сайхан аршаан болгоё хүртчих хэрэгтэй. За 6 7-д нь за дараа нь болохоор юу гэдэг юм бэлээ шүү дээ. Энэ амны хөндийн өрөвсөд тэрэнд бас одоо маш сайн байдгийн байлээ. Байдаг маш сайн байдаг. За цус багтахаас сэргийлж өгнө. Даралт хит ихсгээс одоо сэргийлнэ. За мөн бас холестерин бууруулна гэдэг нь хит жин ихтэй хүмүүсийн одоо байнгын цагаа ингээл уугаад байвал тий одоо нөгөө холестериныг бууруулж хөлс суулгаж одоо задлж өгөх юм өгнө гэж байгаа. За тэгээд хамгийн бас нэг чухал зүйл нь бол чихрийн өвчнөд гойд сайн гинэ. Чихрийн өвчин сахарын шижин гэдэг үлээ тийм ээ тэр өвчнөд бол одоо чацрагны навчин энэ цай энэ ханд бол гойд сайн үр нөлөөтэй эмчилгээ үзүүлдэг гэж. Тэгээд чацрагны навч чацрагны шүү суугаад одоо чихрийн шижин өвчнөөс юу ч хэрэглэхгүйгээр салчихсан тийм эмэгтэй бас 2-3 жилийн өмнө одоо намайг дөнгөж энэ пэйж нээж яхад над руу хандж ирсэн. Тэгээ энэ бол үнэхээр онц гойд сайн. Үүнийг би бол өөрийн биеэр бүр 100% баталсан. Би чихрийн шижинтэйгээд одоо сахарын өвчтөй үнэхээр зовж байсан. Энэ цай энэ шүүсний буйнаар би өөр ямар ч юмтан хэрэглэхгүйгээр хэвийн хэмжээнд очиод буудсан байгаа гэж хэлж байсан шүү. За тэгээ манайхан чацран 5 г навчаа нэг стакан буцалсан халуун усанд ингэж сайхан хандлаад өөрсдийнхөө эрүүл мэндэд зориулж байгаараа ингээд хамаг миний биений минь хөс бурзааж штэ аргагүй өнөөдөр бүр арай л их ядарсан. Тэр муухай том лантыг үргэж тэр газрын руу одоо тэр шон зоон гэдэг чинь миний хувьд ахцсан ажил байлаа. За ахцсан ажлынхаа ямар ч байсан хард гарсан жимсээ төвсөн.
За тэгээд одоо амрах цаг маань эхэлчлээ. Ингээд сайхан цайгаа угаад ингээд сайхан амарлаа. Амрая, та бүхэн минь сайхан амраараа, баяртай. Нүдрүү бас юм орцсон. Хашаа том лантуугаар нүдэдсэн чи бүр нуруу саалж унлаа. Арай дэндүү ядарч чи